нийлэх уул уурхай мөнгө төгрөг орж ирээд байна гэсэн яг ард түмний амьдралд ер нь тэрний нөлөөлж байгаа юм байхгүй шүү дээ. Бид нар тийм тусах тийм юусоо тийм байх. Хэдий баг. Тэр одоо тараад гэж па бичиг баримтын нэг тэрийг авч чадахгүй. Та 21 хүртэлхгүй юм уу? Би одоо 21 аваагүй, 70-ыг аваагүй, 50-ыг аваагүй. Юусоо би чи Монгол улс иргэн биш юм чинь. Яг л бичиг баримт байхгүй болохоор надаа юу ч өгөхгүй шүү дээ. Гэхдээ та чинь Монгол төрсэн монгол хүн шүү дээ. Та зүгээр л гээгдүүлсэн юм байна. Гээгдүүлсэн. Тэгээд өөр юу ч олдохгүй шин надаа. Тэгээд би тэр 100 айлмалаар өчнөөд явсан. Тэгээд өө Баян онгорсоо очив. Баян онгор руу явах юм зардал надад хаа вэ? Юу ч байхгүй шүү дээ. Чи тэгээд олон хүүхдээ. Би ч одоо ингээд 5 хүүхэдтэй. Аваад байгаа. Манай аваач бас өвчний ирэмдэг болсон. Та бол тэгэл өглөөнөөс орой хүртэл хөдөлмөрлөөл ингээд бүргээд заазаа цуглуулад ингээд амьдралын төлөө ингээд хоолны хүмүүстээр харж байгаа тийм.